Hey юу яцхан үзэгчтэй Newssack in the house энэ удаагийн бичлэгээр уулзч байгаадаа та бүхэндээ маш их баяртай байна. Тэгэхээр энэ жилийн хувьд зах зээл дээр өмнөх жилүүдтэй харьцуулах юм бол хамаагүй олон тоглолт болсон. Ерөнхийдөө бол маш өрсөлдөөнтэй жил болсон. Олон юм яриад яг топ 5 шилдэг тоглолтоо жагсаацгаая. Өнөөдрийн манай бичлэгтээ олон улсын бооцооны хамгийн том албан ёсны сайт 1xBet хамтран ажиллаж байна. Хэрв та 18 болон түүнээс дээш настай бол миний видеоны комент хэсэгт байгаа линкээр бүртгүүлэн ороод Newssack гэсэн промо кодыг ашиглан анхны депозиттоо 100% бонусыг авах боломжтой. За миний хувьд одоо 5 дугаар байранд Triple X-ийг оруулсан. За энэ жилийн Triple X-ийн хувьд бол маш олон талаараа хил амтай болсон шүү дээ. Гэхдээ Triple X бол бидэнд жилийн жилд нэг тиймэрхүү шин зүйлийг бол харуулдаг. За Triple X-ийн хувьд бол 2 дахь жилдээ тайзаа голд зассан санагдж байна. Тэгээд тайзны засалт тэр чимэглэл лед гэрлүүд болон дууралт бол энэ жилийнх бол тун дайжгүй байна гэж үнэлэгдсэн. За мэдээж 2 дугаарт бол маш олон жилийн турш болж байна. Тэгээд тасалбарынхаа бас үнийг ерөнхийдөө бас нэлээд барьдаг. Яа харахгүй Монголын өсвөр насны хүүхдүүдэд яг тохирсон шоу олдог. Тэнд бүхий л уран бүтээлчд очдог, дээрээс нь бас үний хувьд боломжийн. За тэгээд миний хувьд Triple X-ийг 5 дугаар байранд оруулж байна. Бичний дурыг төсөөлж байна. Бичний үлээсэн үнч гэсэн итүр бишээ. 4-р байранд Descent-ийн Big Fish. За Big Fish тоглолтын тайз болон дууралт бол тун дайжгүй байсан. Тэгээд тэр тайзан дээр байрлуулсан өөрийнхөнтэй энэ толгой молгой гэд бас нэг юмргүй шинэлэг зүйлс бас байсан. За түүний хувьд тоглолтондоо зориулж тоглолтынхоо өмнө нэг 3 дуу гаргасан. Тухайлх юм бол Descent болон Thunders 2 хар банд. За тэгээд үүний дараа Jason болон Descent нар наашаа суу. Тэгээд мөн Descent-ийн single болох Picnic хэмээх дуунуудыг гаргасан. За энэ 3 дууны хувьд бол худалчинд гуруула хит болсон. За яг энэ бүхнээс харахад бол Rapper Descent-ийн хувьд урлагийг хэрхэн яаж хийхээ, Монголын зах зээл дээр хэрхэн commercial дуу хийх үү, за бүгднийг мэддэг болчихсон, бүгднийг ерөнхийдөө баазчихсан гэж хэлэхэд бол хэлцэхгүй байна. Rapper Descent-ийн хувьд угаасаа л тоглолт хийх цаг нь болчихсон байсан. Тэгээд тоглолтоо тун дайжгүй хийсэн. За тэгээд тоглолтын өмнө бас өөрийнх нь нэг иймэрхүү комментос viral болсон шүү дээ. За тэгээд миний хувьд Rapper Descent-ийн Big Fish тоглолтыг 4-р байранд оруулж байна. За 3 дугаар байранд бол би Гинжин Mrs. M2-ын гин мөч хэмээх бол тоглолтыг оруулсан. За энэ мөч тоглолтын тайз болон дууралт, за тэгээд мөн тайзны засал, лейдэн дээр гарч ирж байгаа дүрс, за тэгээд рэперүүдийнх нь өөрсдийнх нь харизм, тоглолтын зохион байгуулалт, тайзан дээр машин гаргаж ирсэн гих зүйлс бол ерөөдөө айгүй дайжгүй санагдсан. Гинжин Mrs. M2-оос тоглолтоос өмнө хэд хэдэн дуу задсан байгаа. За тухайлх юм бол Гинжин Минжин сорноор хамтдаа Promise хэмээх дуу шинжиж дуулсан. Гинжин Mrs. M болон Twin Pearl болон Gana нар Hater-ийн хамиг бас дуу задсан. Гинжин Mrs. M нар хамтдаа Японд клипийн хийсэн Pokemon хэмээх дуугаа цацсан Mrs. M 24 долоо болоод мөнгө төгрөг болон өөрийнхөө нөхөртэй хамтарсан бүтэн сар хэмээх бол дуунуудаа цацсан байгаа. За тэгээд миний хувьд Гинжин Mrs. M2-ын энэ мөч хэмээх тоглолтыг 3 дугаар байрандаа орууллаа. Maybe not the truth I'm married. Du dich halchaloi, utet haftasoi. Maybe just tell you this another.
чамаа зоотаас чадварч зоргоос игээ мэдээ зоотаас чи болдог хэрэг тэм жоо шийдэл болон мэдээ татаа зүг чи чамаа гөрө бат чапаа миний бат чи очим нэ хамгийн үтсэтэй багтаа хамгийн үтсэтэй гөрөс нэ таа мөридэ акитэ тэм номдоря чото нэрхо очим чи шидо мэдээ цара хэрэг чи үтсэн бомб бэхэ чи ямар чарко Энэ жилийн шилдэг 2 дахь тоглолтоор би XMF-ийг бол нэрлж байна. Цэцэ versus Бэлгээ. Монголын хипхопод сүүлийн 20-од жил өөрийн өнгө төрөх дуу хөгжмөө бол тасралтгүй үргэж явж байгаа Цэцэн Бэлгийн хувьд бол энэ жил ерөнхийдөө бол стадионынхаа тоглолтыг тун амжилттай дайжгүйсэн. За энэ тоглолтын сошиал идэвхжүүлэлт бол бусдыгаа бодвол хамаагүй эртэлсэн гэж хэлж болно. За түүний хувьд бол тоглолтынхаа өмнө хэд хэдэн дууга цацсан. За тухайлх юм бол Номин тас хамтлагийн Хаяна ах таамт Чи хөөргөн хэмээх дууга цацсан бол Ice Top-ын Шартай хэмээх дууны ремиксийг бол хамтарч хийсэн байгаа. За тэгээд мөн үүнээс гадна ганц хэмээх дууга цацсан бол сүүлийн үед гарч ирж байгаа эмэгтэй рэпер Blue-тэй хамтарсан Бүр ам хэмээх дууга. За тэгээд мөн The 8 хэмээх бас нэг эмэгтэй дуучинтай. За өөрийнхөө хуучны дуунуудыг бол ингэж миксэлж оруулсан байгаа. За энэ жилийн XMF-ийн тайз буюу Цэцэн тоглолт бол ерөнхийдөө тайзаа битүү ледээр зассан байсан. Одоо маш урт лед, маш өндөр лед байсан. Ледэн дээр гарч иж байгаа дүрснүүд тоглолтын ерөнхий найруулга болоод тоглолтын зохион байгуулалт бол мэдээж тун дайжгүй байсан. За тэгээд мэдээж бол та бүхний мэдж байгаачлан XMF-ийн хувьд бол өөрсдөө бол маш их хайпсан. Тоглолтын өмнө бол бид нар бол хамгийн шийдгийг хийдэг гэж бол маш ихээр хайплж байсан. За тэгээд үүндээ ч бас үрсэн тун дайжгүй тоглолтыг зохион байгуулсан. За тэгээд миний хувьд Цэцэн ахын Цэцэн versus Бэлгээ хэмээх тоглолтыг 2 дугаар байранд оруулж байна. За мэдээж 1-р байранд бол ямар ч маргаан байхгүй бусдасаа ерөнхийдөө бараг л хол тасарсан Rocket Bay-ийн Пуужин баяраа тоглолтыг оруулсан. За тоглолтын тайз бол Монголын төвшөнд бол үнэхээр гайхалтай тайз зассан байсан бүр маш өндөр тайз. Дууралт бол тийм сайн ч биш бас муу ч биш ерөнхийдөө бол давгүй. За тоглолтын найруулга, ледэн дээр гарч иж байгаа дүрснүүд, за тухайн рэперийн өөрийнх нь характер, тоглолтын зохион байгуулалт, шинэлэг зүйлсгээд л ерөнхийдөө бол Монгол сүүлийн 20-30 жил болоогүй тоглолтууд болж өндөрлсөн гэж харагдсан. За ахин нэг удаа хэлэхэд тэр тоглолтын тайзууд үнэхээр бүр үнэхээр супер тайз байсан Монголын төвшөнд. За рэпер Rocket Bay өөрийнхөө Пуужин баяраа хэмээх тоглолтоор өөрийгөө ерөнхийдөө бол Монголд дархалсан гэж бол хэлж болно. За тэгээд нэг олон юм яриад яах вэ? Rocket Bay бол Rocket Bay. Энэ удаагийн бичлэг маань хүүгээр өндөрлөж байна. Subscribe дарахаа бүү мартаарай. Сакаут төгсгчтэй. Бид нар тастан замаар ахлагч